За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ swing high, swing low, key levels гэж яг юу хэлдэг энийг яаж тодорхойлдгийг үзье. За эхлээд бид нэр swing high гэж юу юм бэ? Swing high гэдэг нь болохоор үн дээшилж байгаад яг эцсийн цаг дээрээ тулаад тэг буцаад хамгийн оргил цаг дээр очиж гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд эргээд ханш унж эхлэх гэж байна. Swing high гэхээр ч өсч ийн гэсэн үг шүү дээ. За swing high-г тэгвэл яаж танд юм бэ? Лаан дээрээс. Тэгэхээр swing high гэдэг нь өөрөө нэлээд том битээ одоо марабузу лаа гэж байдаг. Бид нар лааны хичээл орохоор за тэгээ энэ лааны дараагаар гарч байгаа жижиг лаанууд эхэлдэг. За энэ бол яг нөгөө ханшийн одоо swing high зэрэг тодорхойлж яддаг гэсэн үг. За хоёр талаас нь одоо илүү бага үнэтэй лаанууд байрлсан байдаг гэсэн үг байхгүй юу? За энэ дундх энэ нэг том лаа болохоор swing high болж байгаа. Энэ бол одоо зах зээл дээрх одоо ханшийн эргэлтийн тохиог илэрхийлж яддаг энэ орой гэсэн үг. За тэгвэл swing low гэж юу гэлдэг? Swing low гэдэг нь болохоор үн доошо бууж хагаад хамгийн доод зэгтээ хүрээд тэгээд эргэж өсөх одоо тэр мөчийг л одоо яг энэ хэсэг мөчийг swing low гэж нэрлэдэг байна. За swing low-ыг мөн лаан дээр одоо яаж тандгийг гэхээр дунд нь байгаа энэ том улаан лаа энэ байна. За энэ хоёр талаас нь илүү одоо ийм өндөр үнэтэй лаанууд байх. Нэг бол одоо ингээд лаа жижигрээд тийм ээ. Одоо унсан энэ том улаан лааны одоо дараагийн лаанууд одоо жижигэрч эхлэх тийм ээ. Яг энэ хэсгийг бол одоо swing low гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол бас дээшгээ ханш эргэж өсөх одоо ханшийн ёроол гэж ойлгож байна. За swing цэгүүдийг яагаад заавал энийг одоо таньж сурах хэрэгтэй гэдэг чинь маш чухал шүү дээ тийм үү? Зах зээл одоо хаана эргэх магадaltaй өсчихсэн ханш унах, унжсэн ханш буцаад өсөх одоо энэ эргэлтийн цэгүүдийг одоо энд харуулж идэг байхгүй юу? Тэгэхээр trend structure өөрөө swing-с бүтдэг гэж ойлгож байна. Мөн энэ breakout хийж байгаа тийм ээ. Одоо trend line-ыг breakout хийх эсвэл одоо паттерн задрах ч гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлүүд нь өөрөө swing-ээр хэмжигдээд идэг. Тэгэхээр энэ swing ч өөрөө бас дахиад өөр зүйлд маш ихээр ашиглагддаг. Тэр нь болохоор trend line-ыг хаанаас эхэлж зөв татах вэ гэдэг одоо энэ суурь нь бас энэ swing-ээр хэмжигдээд идэг. За key level гэж байна. Support resistance гэсэн энэ хоёр дээд ханшийн тааз болон ханшийн шал үн чинь өөрөө бас swing лаанууд дээр илүү хүчтэй тогтдог. Одоо хүчтэй swing лаа гэдэг чинь одоо том битээ одоо огцом орж ирж байгаа лаануудыг хэлээд байна шүү дээ тийм ээ. Хүчтэй лаануудыг. За энэгээр бас тогтож ингэж resistance support тодорхойлол илүү одоо зөв болдог гэсэн. За swing high low цэгүүдийг бол одоо зах зээлийн ер нь бол нэг юм pulse гэж ойлгож байна. Зүрхний одоо цогцолт тийм ээ. Одоо гол зүйл нь гэж ойлгож болно. За тэгвэл key level гэж байдаг. За key level байж иж бид нар одоо ханш эндээс эргэхгүй юу тийм ээ. Хаана одоо ханшийн гол бүсүүд нь байгаад байна. Худалдаа авагч тийм ээ. Buyer seller-үүдийн одоо шийдвэр гаргаж байгаа төвшин гэсэн үг шүү дээ ханшийн тийм ээ. За тэгэхээр key level гэдэг нь swing-ууд энэ swing лаанууд одоо өмнө хойно тийм ээ орж байгаа энэ swing лаанууд нэг төвшөнд давхцаж тэгээд энэ ханшийг яг олон удаа шалгаад эргээд доороос байна уу дээрээс байна уу тийм ээ шалгаад эргээд исэн энэ хүчтэй бүсийг key level гэж нэрлэдэг. Тэгвэл key level-ийг яаж тогтоох юм бэ гэдэг тийм алхмууд байдаг. За нэгдүгээрт нь swing high-уудыг холбож үзэх. Хоёрдугаарт нь swing low-уудыг холбож үзэх. Тэгэд ингээд дунд нь олон удаа тест хийгдсэн төвшнийг тэмдэглээд ингээд зоноор тэмдэглээд авдаг гэсэн үг тийм ээ. Одоо энэ trading view дээр байгаа энэ box rectangle гэж энэ багжаараа бид нар нэлээд жоох юм өргөн төвшөнд ингээд тест хийгдсэн төвшнүүдээ тэмдэглээд тавих хэрэгтэй байдаг. За том хөдөлгөөн эхэлсэн swing бол одоо нэг ханш өсөх, унах гэдэг ингээд том хөдөлгөөнүүд байдаг шүү дээ тийм ээ. Тэрийг ихсэн дууссан энэ оргинуудыг бол бас тэмдэглэх хэрэгтэй байдаг. За энэ төвшин бол үнд буцаж ирэх эсвэл одоо ойгоод буцах тийм ээ. Эсвэл явж хагаад буцаад эргээд шалах гэж орж ирэх энэ цэгийг хэлээд байдаг. Энэ төвшнийг хэлээд байдаг гэсэн үг. Энэ дээр л одоо лаа ямар реакшн үзүүлж ин би тэн дээрээс одоо арилжаанд орох уу эсвэл орсон арилж байгаа тэнд хаах уу гэдэг гол шийдвэрүүдийг гаргаж идэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр арилжаа гэдэг бол хаанаас энтрийг хийж орох юм хаана одоо ашиг хаахын гэдэг энэ
key level тэгвэл хүчтэй байх, сул байх тийм одоо ямар шалгуур байд юм бэ гэж. Тэгэхээр хүчтэй key level бол олон удаа хурч эргэсэн хэсэг энэ зон болон мөн том лагаар ирж мөргөд буцаж байгаа ханш эргэж байгаа хэсэг тренд реверсал үүссэн бүс реверсал тийм ээ үүсэж байгаа энэ бүсийг тухайн төвшөнд волюм импульс хүчтэй байсан уу гэдэг тийм ээ. Энэ бол өөрөө хүчтэй байсан гэсэн. Тухайн төвшөнд волюм одоо импульс нэлийн хүчтэй байсан. За энийг бол хүчтэй одоо левел гэж нэрлэдэг байна. За сул левел нь тэгвэл яг юу гэх юм бэ гэхээр зөвхөн нэг удаа ингээл хүрээд буцчихсан төвшин. Эсвэл нэг юм жижигхэн лаанууд тийм ээ викүү дээр ингээл рейнж хөдөлгөөн энэ дээр ингээл нэлээд жоо удаан барьсан тийм. Эсвэл том хөдөлгөөнийг одоо даахгүйгээр том хөдөлгөөн одоо нефт даваад явсан гэсэн тийм үү. Доороос өнөө дээрээс өнөө нефт даваад явж байгаа. Одоо биер давж хаагдж байгаа. Энэ бүсийг бол нэлийн сул левел юм гэж дүгнэдэг. Тэгэхээр хүчтэй левел дээр илүү одоо маш ихтэй сетап бид нар аль сетапыг бүрдүүлж орох хэрэгтэй байдаг байна. Сул левел дээр бол бид нар ажиглалт хийх хэрэгтэй байдаг. Хизээ одоо бид нарт ийм том хүчтэй лаг гарч ирэх нь тийм ээ. Тэрийг бид нар хүлээх хэрэгтэй. Энэ татсан энэ зон дээр бид нар нэлээд ажиглалт хийх хэрэгтэй. Лаа одоо энэ жижигхэн ингээд сул левел дээр явж байгаа лаа эргээд одоо дараагийн лаанд хүчтэй том гарч ирж тухайн левелийг доошоо юу эсвэл дээшээ юу давж хаагдах уу энийг бид хүлээдэг. За ингээд энэ одоо 30 бид нар ерөнхийдөө бол 30 минутын лаан дээр ханшаа тодорхойлбол маш зөв болж ирдэг. Мэдээж бид нар daily тэгээд 4 цаг, 1 цаг, 30 минут гэдэг ингээд доошлуулж бид нар ханшаа олох боловч яг entry TP хийх газар бол ерөнхийдөө 30 минутын лаан дээр чартаа тавьж байгаад үзэх нь илүү одоо найдвартай байдаг юм аа гэдгийг бас нэг хэдэн жилийн туршлага тийм ээ. Энэгээр бас би мэддэг. Энийг бас хэлж өгөх зүйтэй. За sync high low ба key level-ийг арилжаанд одоо тэгвэл яг яаж ашигладаг юм бэ? За энийг хэдүүлээ ярьцгаая. Buy setup бид нар одоо buy арилжаанд орохдоо setup-ыг хаана бүрдүүлж орох юм бэ гэдгийг бид нар хайх хэрэгтэй болно чарт дээр тийм ээ. Тэгэхээр sync low одоо ханшиг хаана хийж байгаа юм? Тэр ойр цаг бид нар хайх хэрэгтэй гэдэг. Жишээлбэл одоо key support гэсэн үг шүү дээ тийм ээ. Key support. Одоо key support гэдэг нь бид нар эхлээд key level-ийг тогтооцсон байгаа. За тэгээд ханш урдж орж ирээд яг тэр спорт дээр чинь одоо ямар ойлт реакшн үзүүлж чинь энийг бид нар лаагаа харж байгаа, лаагаа уншиж байгаа. Тэгээд тэнцэнээсээ бид нар баярчааны бэлтгэл хийж одоо ороход бэлдэж тэнцэнээсээ тэгээд сетап бүрдэнгууд бид нар баярж байгаа нээдэг байна. За тэгвэл одоо key support key resistance гэдэг одоо энэ үед лаа бид нар яаж ажиглаж орох юм бэ? Ямар реакшн үзүүлж байгаа лааг бид нар одоо энэ ханш эргэж байна гэж үзэж таньж орох юм бэ гэдэг нь өөрөө одоо энэ дараагийн Japanese Candlestick буюу лаан багны онол гэсэн хичээл дээр тодорхой байж байгаа. Тэгэхээр тэрийг үзчихээр бид нар энийг ойлгоод явчихна гэсэн үг. За sell setup-ыг тэгвэл яг хаана хайх юм бэ гэж. Тэгэхээр sync high-ын ойролцоо хайх гэсэн үг тийм ээ. High явлаа, ханш өслөө. За дээр энэ өсөлтийн орой дээр одоо sync high хаан дуусж байгаа түрүү биелсэн шүү тийм ээ. Том лаанууд гараад лаа жижигрээд ингээд ирж байгаа үеийг бол sync high гэж нэрлэнэ. За тэгэхээр key resistance гэж хэлж байгаа юм тэрийг тийм ээ. Key level resistance гэхгүй юу. Тэгэхээр тэнд бид нар тренд хизээ даун буюу доошогоо хийж эхлэхгүй гэдэг бүсийг тэндээс бид нар хаана гэсэн үг. За sync level тренд энэ гурван нийлээд одоо бидний яг entry хийж арилж байгаа нээж орох одоо тэр гурван нөхцөл яг энэ дээр давтцаж үлддэг гэсэн үг. За sync structure-аар зах зээлийн төлөвийг одоо яаж гаргах вэ тэгвэл sync high, sync low, за тэгээд шинэ sync high гэдэг ингээд хаана шүү бид нар тийм ээ. Шинэ sync high гэдэг нь өмнө явсан sync high, sync low тэмдэглэл чинь одоо очиж байгаа лаа доошоо өнөө дээш өнөө очиж байгаа sync high хийж гаалаа өөрөө ямар хаана очих вэ гэдгийг тодорхойлж ийж тэн дээрээ бид нар ажиглалт хийнэ гэсэн үг. Тэр хүртэл бид нар хүлээх хэрэгтэй болно тийм ээ. Тэндээс лаа реакшн үзүүлээд одоо жижиг лаанууд эргэлтийн лаанууд гараад буцаж доошоо унах нь уу? Эсвэл доор доошлж байгаа лаа буцаж эргэх нь үү? Эсвэл тэрийг шууд нефт дахин одоо swing лаа гараад
даваад явах нь уу гэдгийг бид нэр ажиглаж яаж энтрийг хийх шийдвэрээ гаргадаг гэсэн үг. За swing тэгээд levels гэд нийлээд одоо яг юуг өгдөг юм бэ? Swing лаанууд өөрөө тэгээд level-ийн одоо ингээ хослохлоороо бид нарт одоо яг юу хэлж өгдөг юм бэ гэдэг. За ийм зүйл бас байдаг. Энэ нь болохоор дотроо яг түрүүнийхтэй л мөн адилхан зах зээл хаана эрг хийх, хаана брейк аут хийх, магтайг мөн хаана ретест буюу давчгаад одоо левлээ свингер даваад ороод ирлээ гэж бодоход давчгаад буцаж ретест хийх буюу давсан зооноо одоо буцаж шалгах тийм ээ. За энэ яг хэсгүүд нь өөрөө энтригийн хамгийн ашигтай бүс гэж үздэг бид нэг. За энэ өөрөө одоо ер нь бол энтриг хийх төвшин бол хамгийн ханшийн төвшин бол одоо маш сайн харуулж өгдөг гэсэн үг. За тэгэхээр энэ хичээлээс та яг юу ойлгоно вэ гэхээр trend structure дээр key reversal zone хаана байхыг break out буюу retest буцаж яаж хийдгийг ингээд илүү одоо харж чадахын чадвартай болж байна гэж одоо бодож болно. Энийгээ сайн чартн дээр зураад одоо энэ хичээлийг үзчихээд эргээд одоо трейдер verify чарт дээр очиод энэ засан зөвлүүд хаана байна гэж ирж хайж олох хэрэгтэй. Тэгжээж одоо сайжирна гэсэн үг тийм ээ. Түүнээс одоо энэ хичээлийг зүгээр үзчихвэл тэгэл орчих юм бол татлаг байхгүй болно гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр ингээд дараагийн хичээлд бид нар breakout retest-ийг би илүү нарийн болгож өгье. За тэгээд амжилт хүсье.